болоод бидний урилгыг хүлээн аван зочин маань студид ирсэн байна. Хэлээ зочноо танилцуулъя. За энэ өглөө сонсогч танд болоод бид бүхэн мэдээлэл хүргэхээр нэвтрүүлгийн студид олон улсын сэтгэлийн боловсролын төвийн сургагч багш лектор Халтран хүрэлцэн ирсэн. За бид бол энэ өглөө сэтгэлийн эрүүл мэнд гэсэн сэдвээр ярилцах болно. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн үзэгч олон түмэндээ өглөөний мэнд хүргье. За баярлалаа. Өнөөдөр бид сэтгэлийн эрүүл мэндийн тухай ярих гэж байна. Тэгээд сэтгэлийн эрүүл мэнд гэхээр одоо бол бас тийм шин тутам байха болжээ. Хүмүүс сэтгэлийн эрүүл мэндийн тухай ярьдаг, одоо хайдаг, эрэл хийдэг болсон байна. Та тэгээ энэ талаар одоо зөвлөгөө мэдээллийг олон хүнд одоо сургалт болгон орж байгаа учраас сэтгэлийн эрүүл мэндийн тодорхойлтыг манай сонсогчдод хэлээд ярилцлага эхлүүлээ хэдүүлээ. За тэгэхээр одоо энэ өдрөөс эхлээд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар энэ үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Үүнтэй холбогдоод бид нар бол энэ сэтгэлийн эрүүл мэнд гэсэн юм сэдвийг одоо та бүхэнд дамжуулах болсондоо баяртай байна. Тэгэхээр ер нь бие махбодын болон нөхцөл байдлын ийм тааламжгүй нөхцөлд байгаа хүмүүсийг одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж ингэж бид нар ярьдаг, ингэж бид нар харьцаж, ингэж ойлгодог. Харин бол амьдралын одоо тодорхой хүсэл мөрөөдөлгүй, зориггүй ингэж одоо өдөр хоног өнгөрөөж байгаа хүн бол одоо сэтгэлийн бэрхшээлтэй хүн юм аа. Тэгэхээр энэ талаар одоо ярих болно. За мэдээж сэтгэлийн боловсрол гэдэг бол их чухал зүйл. Магадгүй та өөрийнхөө сэтгэл зүрхийг аливаа нэгэн бухимдлыг ч юм уу стрессийг хэрхэн яаж одоо тоохгүйгээр өнгөрөөх вэ? Гаднаас ирж байгаа нөлөөллийг сэтгэл зүйдээ тусахгүйгээр яаж одоо өөрийгөө чөлөөлөх үү гэдэг асуудал бол сэтгэлийн боловсролтой шууд холбоотой гэж бид ойлгож байна. За ямар ч хүн одоо амьдралд нь хүнд зовлонтой асуудал тохиолдох ийм үед бол гомдох, уурлах, уцаарлах ийм сөрөг ийм одоо үйлдэл болон үг хэлийг бол гаргадаг. За энэ нь юунаас шалтгаалдаг юм бэ гэхээр гол шалтгаан бол сэтгэлийн тэнхээ байдаггүй. Сэтгэл нь сул дорой учраас тийм үйл ажиллагаа явуулж үг хэлээрээ ч гэсэн үйлдэлээрээ ч гэсэн үзүүлж яадаг юм аа. Та манай сонсогчдод бүр илүү бодит байдлаас ойлгуулах гээд 2-3 хүний жишээг одоо харуулж гад яриагээд аваад ирсэн байсан. Хэдүүлээ тэр жишээнүүдийг ярилцъя л та. За тэгье. За би одоо энэ Хелен Келлер гэдэг хүний тухай Та надад өгч. За ямар хөө сэтгэл зүйн боловсролтой сэтгэл зүгийг хэрхэн яаж хянаж исэн бэ гэдгийг бол тоо жишээ тийм ээ. Хелен Келлер гэдэг Америк хүн Харвардыг сургуульд магистр хамгаалсан хамгийн анхны эмэгтэй гэж бас үздэг. Хүний эрхийн төлөө тэмцэгч, удирдагч, илтгэгч 12 номны зохиолч энэ одоо эмэгтэйн тухай өнөөдрийн зочин маань ярих гэж байна. За энэ хүн бол одоо ийм алдар гавьянд хүрээд тэгээд Английн хатан Виктор бол энэ бол үнэхээр нийгэмд одоо тэргүүлэгч эмэгтэй олон хүний сэтгэл зүрхийг шархалсан тийм хүмүүст дэмжлэг өгч ингэсэн одоо ийм мундаг эмэгтэй, шилдэг эмэгтэй гэж ингэж өргөмжилж ингэж өгсөн байгаа. Тэгэхэд эмэгтэй юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол миний гавьяа биш юм аа. Энэ бол Сайлван багшийн минь одоо гавьяа юм аа. Тэр хүн намайг ингэж сургасан юм аа. Тэгээд энэ хүн бол одоо бие эрхтний хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй гаднаас нь харахад одоо харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, хэлний бэрхшээлтэй ийм хүн байсан байгаа аахгүй юу. Тэгэхэд бол харин одоо сэтгэлээ нээлттэй байлгаж хамгийн гол энэ одоо бэрхшээлийг давсан гол юм нь бол харилцаанд орсон байгаа. Харилцаанд орсноороо энэ одоо багш нь харилцаанд оруулаад тэгээ сэтгэлийнхаа нүдийг нээгээд тэгээд одоо харилцаанд орсноороо энэ амжилтанд хүрсэн байгаамаа. Тэгэхээр одоо иймэрхүү бэрхшээлтэй эдний одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн бол ганцаараа би одоо ийм хүн ингээд тэр бодол дотроо байгаад байх юм бол одоо жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүн болж
болцсошгүй. Тийм учраас хэн нэгэн хүнд хандаж хэн нэг одоо өөрөөсөө илүү тусламж өгөх боломжтой хүмүүстэй харилцаа тогтоосноор бусдаас мэрэгэн ухаан авснаар энэ одоо бэрхшээлтэй асуудлаас гарах үе таалга нь нэгдэх юм аа. За. Дээр нь бол за бид нар бол сайн нэвтрүүлгийнхаа эхэнд ярьсан. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээл гэдэг бол бие эрхтний бөгөөднүүдэнд харагдцгүйт байдлыг бол нэрлэж хэлээд байгаа. Энэ бол одоо хүмүүс зарим нь хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлүүлмээргүй байна, хэлэх ёсгүй ч гэдэг юм уу янз бүрийн саналуудыг гаргадаг. Гэхдээ энэ бол үндсэн хуулиндаа заасан байдаг учраас хуулийнхаа хэллэгээр бол бид ингээд нэршээд яваад байгаа байхгүй юу? А дээр нь эрүүл сарвал хүмүүс бид нэр өөрсдөө бас яг н сэтгэлийн боловсрал тэр хүмүүс бол сэтгэлийн боловсралтай сэтгэл зүгээ бэлдсэн зоригтой тэмүүлэлтэй би хизээч одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж хаашаа суухгүйгээр тэр хүмүүс сурахыг одоо хөдөлмөрлөхийг хичээж штэ шин зүйл санааталж шин зүйл хийж бүтээхийг өөрийнхөө боломж болцоонд тааруулаад харин тэрнээс гадна зүгээр эрүүл сарвал байгаа хүмүүс бол сэтгэлийн боловсралгүй үүднээс болж хоошоо суух ч юм уу залхуурах бүтээмжгүй байх хөгжлийн бэрхшээлтэй хүнээсээ илүү дор байх юм тохиолдлууд бас харагдаж штэ. Энэ дээр бол нөгөө нэг өнөөдрийн бидний ярьж байгаа сэтгэлийн боловсрал гэдэг бол хамт яригдах асуудлын нэг байх гэж бодож байна. Тийм ээ, үнэхээр одоо зурхал. Тэгэхээр одоо сэтгэлийн эрүүл мэнд гэж яах гэж ингэж яриад байна гэхээр яг одоо хөдөлгөөний бэрхшээлтэй хүн гэж тий ярьдаг. Одоо тэрүүн шиг сэтгэлийн одоо хөдөлгөөнгүй сэтгэлийн сумгай хүн гэж байна. За энэ итгэхгүй тийм ээ. Тий, за энэ хүн бол ямар вэ гэхээр ерөөсөө зориг байдаг, хүсэл мөрөөдөл байдаг. Тэгсэн мөртлөө тэрнийхээ хойноос юу ч хийдгөө, ганц алхам хийдгөө, ганц оролдлого ч хийдэггүй. Тийм болохсон гэж мөрөөдчаал тэгэл байж байгаа хүн бол үндсэндээ бол сэтгэлийн хөдөлгөөний бэрхшээлтэй хүн. За бас сэтгэлийн одоо харааны бэрхшээлтэй хүн гэж байна. Тэр хүн яг вэхээр тэр одоо жинхэнэ ямар ч тийм одоо зориг байхгүй те хүсэл мөрөөдөл байхгүй. Тийм хүнийг хэлж байгаа юм. Тэгээд энэ дээр би нэг жишээ хэлье. Тэгэхээр энэ Урбец гэдэг нэг Германы нисгэгч хүн байгаа байхгүй юу? Энэ хүн бол мэдээж хүсэл мөрөөдөлтэй байсан байгаа. Нисгэгч болох. Тэгсэн чинь нөгөө эмчид одоо үзүүлсэн нүдний эвгүй орхихоор нүдээ үзүүлсэн чинь за та хараагүй болж магадгүй шүү. Магадaltaй байна шүү гэж хэлэнгүүт би одоо ингээ хараагүй болох юм байна гэсэн тийм бодлыг сэтгэлдээ одоо суулгасан. Тэгээ тэрнийгээ л бодоод одоо би ерөөсө хараагүй болох юм байна гэснэ. Нөгөө бодол нь томорсоор хагаад одоо би ерөөсө өвхөн зөв юм байна гэсэн ийм бодол төрсөн. Тэгээ тэр өвхий гэсэн бодол нь би өөр нь ганцаараа өвхөхтэй яах вэ? Олуулаа өвхийгээд 150 хүнийг хамт одоо онгоцон суулгаж яваад ингээд осолд ороод ингээд ингэсэн ийм харамсалтай хүн байгаа. Тэгэхээр энэ хүн яасан бэ гэхээр үнэхээр тэр хүсэл мөрөөдлөө ингэж хязгаарлаад ингэж байгаа нь баг одоо өгч байгаатай адилхан гэсэн үг. Тэгээд ингэ хүсэл зориггүй болсноороо энэ хүн бол ингээд одоо маш хэцүү асуудал руу өөрийгөө болон бусдыг одоо хорлох, амиа хорлох юм руу ингэж татаж оруулсан байна. Тэгэхээр энэ бол харин одоо бие эрхтний одоо хараагүй болно гэж хэлсэн болохоос биш чи хараагүй гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол бусад одоо хүмүүстэй те ялангуяа тэр хээлэн хээлэр шиг тийм одоо хүмүүстэй уулзаад яаж та амжилтанд хүрсэн бэ? Би хараагүй бол яах вэ гэд ингээд хүмүүстэй харилцаанд ороод ингээд явсан бол ийм харамсалтай үйл явдалд хүрэхгүй байсан. Тэгэхээр бид нар бол энэ сэтгэлийн эрүүл мэндэд энэ одоо бусдтай харилцах тийм ээ алсын хараатай байх нь чухал. Тэгээ нэг сонин зүйлийг хэлэхэд нэг хүн 25 таатаа ингээд насварсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд 75 таатаа оршуулгдсан гэж. Энэ чи юу гэсэн үг вэ гэхээр яг энэ одоо 25 таатаа за одоо би 25 таатаа ингээд нэг их сургууль төгсчлөө. Их нэртэй болчлоо, гэр бүлтэй болчлоо, ажилтай болчлоо. Миний одоо зорьсон зорилго хангагдчихлаа. Тэ? Тэгснээл ерөөсөө ингээд зорилго нь биелсэн юм шиг. Өдөр болгон унтаал, өдөр болгон идэл, тэгснэ одоо арх угаал. Тэгэл яваад байсан чинь нэг мэдсэн чинь 50 жил өнгөрцөн.
Тэгээд одоо оршуулганд болсон байна шүү дээ. Тэгэхээр 25 настай хүсэл мөрөөдөл хаяна гэдэг чинь л одоо ингээд хөгжлийн бэрхшээлд орж ийн гэсэн үг ээ. Тэгэхээр энэ одоо хүний сэтгэл бол маш үнцэнтэй, маш хүчтэй юм зүйл байдаг учраас бидний харагдаж байгаа бие эрхтнээс илүү хамгийн ийм их хүч чадал бол сэтгэл дотор байдаг. Нарны гэрэл бол хүн болгон дээр ялгалгүй тусдагтай адилхан. Хүн болгонд одоо сэтгэл гэдэг юм байгаа нь бол үнэхээр одоо тэр сэтгэл гэдэг юм бол тэр дотор бол хүний хөгжил гэдэг юм аршдаг юм аа гэж хэлмээр байна. За бас анзаарах штэ бодуустай хоёр дахь тэр нөгөө нисгэгч хүний одоо жишээн дээр сарахад бид юу одоо сэтгэлдээ бодож ургуулж тунгааж юун дээр илүү бодлоо төвлөрүүлж ийн тэр зүйлнээс үлдээ маш их томордгоо гэдгийг бол эндээс харж болох нь. Ер нь тэгээд хүн амьд байна өнөөдөр ингээ хооллоод идээд амьдарж ийн гэдэг бол эрүүл саруул окей одоо бүх юм нь боломжтой хүн гэсэн үг биш ээ тийм ээ. Тэр хүн сэтгэл зүгээрээ хамгийн гол нь эрүүл саруул хүсэл эрмэлзэлтэй тэмүүлэлтэй байх нь чухал юм а гэдгийг л та ойлгуулах гэдэг шүү дээ тийм ээ. За энэ сэтгэлийн боловсролын дэлхийн төв манай Монгол улсад орж ирээд хэдэн жил болж байна. Ер нь энэ яагаад үүсгэн байгуулагдах болсон? Манай бас хэр одоо идэвхтэй үйл ажиллагаанд нь оролцдгийг ингээд та яг энэ байгууллагад ямар одоо ажил үүргийг хашиж гин гэд танилцуулбал. За энэ болохоор анх 2012 онд нэг 20 гаруй улсын залуучуудын сайд нар гэж байдгийн байна. Тэгэхээр одоо манай Монголд бол залуучуудын сайд гэж байхгүй шүү дээ. Тэр залуучуудын сайд нарын одоо форум болсон юм байна Солонгост. Тэгээд тэр форумаар юу хэлэлцсэн бэ гэхээр одоо энэ боловсрал гэдэг юм бол одоо мэдлэгт суурилсан боловсрал байна. Энийний хязгаарыг давах хэрэгтэй байна. Хүн чанарын боловсролыг олгоё гэсэн ийм тунхаглалыг гаргасан байгаа байхгүй юу? Тэгээд энэ тунхаглалыг гаргаад тэгээ 2013 онд олон улсын сэтгэлийн боловсролын төв гэдэг юм бол аль биесээр ингэж тэр одоо форумаар хэлэлцэгдэж ингэж үүсгэн байгуулагдсан. Харин одоо манай Монгол улсад бол 2016 онд энэ салбар төвөнд байгуулагдсан юм байнамаа. Тэгээ энэ байгууллагын сэтгэлийн боловсролын төвийн одоо гол зорилго нь юу вэ гэхээр энэ одоо улс орны ирээдүйн эд одоо дэмжлэг үзүүлэх. За залуучуудад амьдралын утга учир үн цэнийг одоо ухааруулах. Тэгээ тэр зорилгоо тодорхойлох тийм ээ. Хүсэл мөрөөдөлтөд хүрэх тийм одоо үйл ажиллагаанд нь тусламжуулж тийм үйл ажиллагааг одоо голчлон явуулдаг юм аа манай байгууллага. Тэгээд би бол одоо боловсролын салбарт одоо нийгмийн ухааны багшийн ажлыг 33 жил хийгээд 2011 онд чөлөөндөө гарсан. Тэр цагаас хойш энэ одоо байгууллагатай холбогдоод тэгээд сургагч багш лектор гэсэн ийм үйл ажиллагаагаар одоо хүсэлт явуулсан ийм боловсролыг явуулж өгөөч гэсэн үйл ажиллагаанд одоо манай 20 гаруй ийм лектор сургагч багш нар бэлтгэгдсэн. Тэгээд одоо сургуулиудаар явж байна. Тэгээд Эрдэнэтийн ГОК-ийн ажилчдад явуулсан гих мэтлэн одоо хаана хүсэж гин тэр газар ингэж явуулж байгаа. За тэгээ бас хагас сайн өдөр онлайнаар залуучд хүүхдэд зориулсан тийм одоо сэтгэлийн боловсролын хичээл явуулдаг. Энэ бол одоо бүх хүнд боломжтой. Тэгээд энэ одоо байгууллагын утасны дугаар байгаа. Тэрнтэй холбогдоод одоо тэр хагас сайнны онлайн сургалтанд ямар ч хүн холбогдох боломжтой. Тэгээд энэ үйл ажиллагаанд одоо манайх чинь хүүхдүүд оролцоод ингээд амьдрал нь өөрчлөгдөж байгаа, сэтгэл нь өөрчлөгдвөл амьдрал өөрчлөгдөнө гэсэн манай энэ ураа байгаа. Тэгэхээр ингэж өөрчлөгдөж байгаа хүмүүс байгаа. Тий. За баярлалаа. Олон улсын сэтгэлийн боловсролын төв гэж байгаа. Манай улсад бол 2016 онд орж ирээд 94 улсад салбартай энэ байгууллагын аль биесны төлөөлөл нь бол 2016 онд манай Монгол улсад орж иржээ. Тэгээд маш олон залуучуудад сэтгэлийн боловсрол, сэтгэлийн эрүүл мэндийн талаарх анхан шатны ойлголтыг өгж байгаа. За бямб гараг бүр 7 хоног бүрийн бямб гараг бүр энэ
үнэлбэргүй сургалт нь онлайнаар та гэрээсээ тийм ээ өөрөө хичээх юм бол энэ талаар мэдээлэл авахын боломжийг бүрдүүлээд ажиллаж байгаа энэ хамт олонныг төлөөлөл болж өнөөдөр манай студид ирсэн зочиндоо баярлалаа. Тэгээд энэ олон улсын сэтгэлийн боловсролын төвтэй холбоотой мэдээллийг сэтгэлийн эрүүл мэндтэй холбоотой авлаж асуух зүйлээ. За энэ бэм гарагт болж байгаа сургалттай холбоотой зүйлүүдийг асуухыг хүрвэл яг энэ байгууллагын утасны дугаарыг бас та бүхэндээ яг одоо хэлээд өгье. Тэмдэглээд аваарай. 89 39 19 19 89 39 19 19 за 8892 6570 8892 6570 гэсэн утсуудаар та бас холбогдоод мэдээлэл зөвлөгөөг авах нэ. За баярлалаа. За нэвтрүүлэг үргэлжилж байна. Бидэнтэй хамтдаа байгаа та сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр бид сэтгэлээ эрүүл байна уугүй юу гэдгийг хэрхэн яаж мэдэх вэ гэдэг асуудал. Магадгүй хувийн эрхэмбэр гэдэг хүн бол сэтгэлийн эрүүл мэндийн асуудалтай байх юм бол тэрийг мэдэхгүй дахиад байдаг те хин нэгэнтэй зөрчилдөд миний зүгэл ингээл өөрөөрөө дахиад ах юм бол би миний сэтгэл эрүүл байна уугүй юу гэдэг асуудалтай болоод ирж байгаа. Тэгвэл яаж мэдэх вэ? Маш гайхамшигтай маш гоё асуулт байна. Тэгэхээр бид нар бие эрхтнийхэн одоо өвдөж байгаа өвчнөг ингэж одоо ямар өвчнөд устсан болоо гэдгийг мэдхийн тулд эмчид очиод ингэж чагнуулаад тий за та уушгиндаа хатгаа авсан байна. За ийм уугараа гэд ингээд онцлоод эмийн бичиж өгөн тийм ээ. Тэгвэл одоо миний сэтгэл эрүүл байна уу асуудалтай байна уу гэдгийг мэдхэд маш амархан, маш энгийн юм арга байна. За энэ ямар арга вэ гэхээр хүний сэтгэлээс тэр сэтгэл нь амаараа дамжиж урсаж гарч идэг. Амаараа сэтгэл нь ингэж урсаж гарч идэг. Тэгээд одоо амнаас гарсан үг яриагаар нь тэр хүнийг сэтгэлийн шарахтай хүн байна уу, эрүүл хүн байна уу гэдгийг оншилчиж болно. За жишээ нь бол баярлалаа. Үнэхээр талархаж байна. Окей, хийя. Бүтэмжтэй байна. Дандаа ийм эерэг, ийм сайхан үгнүүд гарч байгаа тийм ээ. За нэг хэцүү зүйл тохиолдсон чи зүгээрээ болно. Бүх зүйл сайхан болно гэдэг одоо энэ хөгжилтэй орны улсууд аюулгүй феноменондор тэгж ярьдаг шүү дээ. Энэ чинь бол одоо тийм сэтгэлийн шарахгүй одоо бүх юмыг одоо эергээр хардаг ийм одоо зүрх сэтгэлдээ шарахгүй тэр жоохон асуудал тулгарсан ч гэсэн энэ бүхэн бол төр зөврөө юм энэ бол сайн болж өөрчлөгдөнө гэсэн энэ хүн бол одоо сэтгэлийн эрүүл мэнд нь сайн байна гэсэн үг. Нөгөө нэг хүн нь болохоор ястаа бүтэхгүй ямар дарамттай юм болио тэгээ янз бүрийн ийм сөрөг одоо үгнүүд амнаас нь урсаад ястаа гомдолтой байна гэд уйлаад ч юм уурлаад ч юм уу тэгээд одоо тэр нөгөө үг хэлнэ үйлдэл болоод зохиод авах ч юм уу гих мэтчлэн за энэ хүн бол сэтгэлдээ шарахтай хүн байна. Энэ хүн бол ямар нэгэн юмнаас ингэж гомдож явдаг хүн байна. Гэж ингэж бид нар шууд оншилж чадна. Та хоёр ч гэсэн одоо ингэж оншилж чадах болчихлоо шүү дээ. Тийм байна. Хэлснээр бид нэр бас ажиллахаар болчихлоо. Магадгүй зарим холбогдож байгаа хүмүүсийг ч юм уу жоохон бүхэлдээ стресстэй байх юм бол сэтгэлийн эрүүл мэндийн жоохон асуудалтай л байгаа юм байна гэж ажиллахаар болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Маш амархан байгаа юм шүү дээ, тийм. Энэ сэтгэлийн эрүүл мэндийн боловсрал ерөнхийдөө та яг энэ чиглэлээр ажиллаад хүмүүст мэдээлэл зөвлөгөөгөө сургалт ороод явж хахад манайхан дийлэнхтэй хэдэн хувьтай байна? Иргэн давмгалж гин үү? Жохоо өвчлөлтөнд давмгалж гин үү? Гэхдээ ер нь л одоо ихэнх хүмүүс бол ингээд яг ийм боловсрал аваагүй, сонсоогүй ийм маш ийм шинэлэг зүйл байгаа байхгүй. Тэм болохоор одоо ингээд ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуульч гэсэн яг сэтгэлийн боловсрал гэж ийм хичээл ордоггүй. Тэгээд одоо би бол багш байсан хүн. Тэгээд багшийн дээд сургууль гэж байлаа. Намайг сурж байгаа үед. Тэгээ одоо сэтгэл судлал гэдэг хичээл ордог байсан. Тэргээр би бол юу сонссон бэ гэхээр ерөөсөө одоо онол. За анхаарал гэж юу вэ? Зориг гэж юу вэ? Төсөөлөл гэж юу вэ? Тийм ээ. Ингээд одоо нэг онлын мэдлэгээр сайн боловч яг сэтгэл гэж юу юм? Яхаараа хүн гэж уурлаад байдгийг. Яхаараа ийм гоё одоо эерэг байдгийг. Энэ талаар бол ямар ч юу явсан байхгүй юу? Тэгээ үнэхээр энэ сэтгэлийн боловсролын сургалтанд ороод суралцаад ирсэн чинь маш их зүйлийг би өөрөө бүр одоо ингээд 50 гараа те 60 настай үедээ ингэж суралцж байгаа да. Маш их баяртай. Тэгээд энийг сонсож мэдээг хүмүүстэй энийг ингэж те аз жаргалыг ингэж цацах юмсан гэсэн ийм хүсэл мөрөөдөлт болсон байхгүй юу.
Тэгэхээр ер нь тэтгэврт гарлаа гэдэг ингээд хүсэл мөрөөдөл ингээд дуусаад зориг дуусчихж байгаа юм биш. Харин бол энэ шин зүйлд алхам хийж ингэснээрээ бол хүн бол одоо яах вэ? Би эрэгтний хувьд бол тэртээ тэргүй нүүр нь үрчигээд нүд нь бүрлзээд ингээд ирнэ. Сэтгэл бол хизээч одоо хөгшөрдөггүй. Зүрхэн дүрчлээ суудаггүй гэж байдаг шүү дээ. Тийм болохоор бол хүн бол сэтгэлээрээ ингэж залуу явах юм бол уртудаа наслах боломжтой гэж би ингэж найдвар төрсөн байгаа. Энэ нь бол одоо ингэж нас харгалзахгүй бүх хүнд энэ сэтгэлийн боловсрол бол хэрэгтэй гэдгийг одоо нотолж харуулах байх гэж бодож байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж Монгол радио өглөө хөтөлбөрийн студид бидэнд болоо сонсогчдод мэдээлэл хүргэж ярилцсан танд болоод за танай хамт олонд ажлын амжилтыг хүсье.